За хаврын эхэн сарын шөнийн 9-ний өдөр. За үлгэрийн далаад ингэж айджээ. Түүний хойд өдөр Эсрэн хаан тагил бэлдээд бурхан нөхөд сэлтийг залсанд бурхан Эсрэн тэнгэрийн оронд хүртэл маш тодорхой, маш өндөр тодорхой гэрэл гэлбэн суун бөхөд ховлж бүрэн тэр их гэрлээр хотол окторгүй газар бүгдийг гээгүүлвэ. Хамаг бүгд түүнийг үзээ зарлиг байр сонсож бүрэн төдий тэдэнд ялч төгснөгдсөн бурхан ямарваа элдв зуул номыг үзүүлсэн тэдгээр олон нөхөд дээргүй үнэхээр тулсан бод хутагт сэтгэл үсгэж үрийг олсон ба тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэгчд байр тоо томшгүй болов гэж айджээ. За чампрал додов бид ингэж уншдаг. Дие намар аражин гэтэмбэ чоцог шонаа сэрчи гэлэг гүн сүгжин даваагүй цанааж бардуу чавар задлаа чанцаалаа гэж уншдаг. За үүний орч олгоно түүний маргааш. За түүний маргааш гэдэг нь 10-аа хэлж байгаа шин. Уучлаарай шинийн 9-ийг хэлж байгаа. Түүний маргааш бурхан гэгэн төгөлдөр маш гарагчин өргсөн тахлын чуулган таалан болгож тамсаг буйны чуулган бүхнийг энгүй их дүрст мэдлагшингаар Эсрэн тэнгэрийн орон хүртэл магад хэмжээ сацуу түгээмэл маш тодорхой үзүүлсэнд мөргмөө гэж ингэж айлж байгаа. Тэгэхээр энэ өдөр бурхан багш биеийг лагшингаасаа маш сайхан гэрэл цацруулсан. Тэр гэрэл нь болохоор 3,000 ертөнц тэр ингээд тэнгэрийн орон дотор байгаа, түн дотор байгаа цанаа гэж байгаа. Эсрэн тэнгэрийн орон гэж байгаа. Эсрэн тэнгэрийн орон хүртэл тэр бурхан багшийн бие лагшингаас цацарж байгаа гэрэл нь түгж дэлгэрсэн маш их сайхан гэрлийн чуулганыг яриад байгаа үзүүлсэн өдөр нь шинэ 9-ний өдөр болж таана.